Цөлжилтийн эсрэг олон улсын эрдэм шинжилгээний урал 10 сарын 3-ны өдөр өнөөдөр Өмнөговь аймгийн Далан зарчил хотод эхэлж байна. Тэгээд энэ цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй эрдэм шинжилгээний хурал 3 дахь удаага зохион байгуулж байна. За энэхүү хурлыг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Өмнөговь аймгийн засаг даргын хамгаан газар, оюутлага компани ерөнхий санаачлагаар хамтран зохион байгуулагчаар шинжлэх ухааны академийн газар зүй геологийн хүрээлэн ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулж байна. За энэ хурлын гол зорилго бол бодлого боловсруулагчдад цөлжилтийн эсрэг тэмцэхэд шаардлагатай байгаа арга хэмжээг сануулгах, ойлгуулах, шаардлагатай байгаа бодлогын өөрчлөлтийг санал болгох, за мөн түүнчлэн иргэд олон нийтийг цөлжилтийн эсрэг уриалан дуудах, соён гэгэрүүлэх ийм зорилготой хурал юм байна. Тэгээд энэ хурлын хүрээнд бол элдэгчдээс гарсан илтгэлүүдийг бол цаашид бид нар баруундагийн хурлын хүрээнд бас хэрэгжүүлэх ажлуудын суурь болж байгаамаа. Ирэх онд буюу 2026 онд COP17-гийн олон улсын хурал болно. За өнөөдрийн хурлаар бид их он зохион байгуулагдах энэхүү талуудын баг хуралд яригдах ёстой гол санал шийдвэрүүд, за сэдвүүдийг хөндөж ярилцсан. Хурлын явц бол энэ жил эрх зүйгээс биологи хүртэл олон сэдвийг хамарсан байгаа. За хурлаар цөлжилт газрын дороотол, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн тогтвортой ашиглалт, бэлчээрийн тогтвортой менежмент гэсэн 27 амын илтгэл хэлэлцэгдсэн. Манай удирдсан хэсгээр бол төрийн үүднээс, хууль зүйн үүднээс, хүний эрхийн үүднээс бид нар ямар үнэт зүйлийг алдах эрсдэлтэй байгаа вэ гэдгийг бол нэлийн их анхааруулсан, дохио өгсөн хэлэлцүүлэг болсон. За нөгөө талаас өнөөдрийн хурлын хувьд бол 5 орны судлаач эрдэмжилгээний байгууллагууд оролцож байна. Говийн бүсийн говийн экосистемийн хувьд ямар өөрчлөлтүүд бий болж байна гэдгийг бол судалж тэгээд судалгааны үр дүнгээ танилцуулж байна. Эндээс бол бид нар ямар бодлого гаргах вэ гэдгийг бас тодорхой эмчиг баримжаанууд бий болж байна. Хүрээлэн боолчийн чиглэл, биологи байдлын чиглэлд бид нар цаашдаа хийх бодлогууд нааш санал үзүүлнэ гэсэн юм хүлээлттэй байна. Ер нь цөлжилтийн эсрэг бид нар юу хийх ёстой юм те, энэ газрын доройд хөрсний алдагдал, Монгол улсын газар нутгийн 77% нь цөлжилтөнд өртсөн байна. Түүний 16% нь бол иргэд сэргэхэд маш хүнд болсон. Энэ зүйл дээр бид нар анхаарч ажиллах зайлшгүй чухал энэ шаардлага тулгарч байна. Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Тэгэхээр бид аливаа нэгэн зүйлийн эсрэг явна гэдэг үг нь өөр нэг зүйлийг дэмжих тухай асуудал байдаг. Яг би яриагаа ингэж эхэлж ийм ихэр цөлжилтийн үр нөлөөг бид нар яриад байна. Цөлжилтөөс болоод юу болоод байгаа юм. Тэгвэл яагаад цөлжилт бий болоод байгаа юм гэдгийг ярихгүй байна гэж би бас шүүмжлэх гэдэг. Тэрэнд энэ эрдэм шинжилгээний хурал ялангуяа олон улсын хувьд бол маш чухал. Цөлжилт гэдгийг усны дутагдал гэж ойлгоод усаа яаж нэмэгдүүлэх вэ, усны нөөцийг яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг ярих цаг болсон гэж ийм байр суурьтайгаар эрдэм шинжилгээний хуралд оролцож байна. Өмнөговь аймаг өнөөдөр улсын эдийн засгийн хамгийн хүнд ачаалаг өөртөө хүрч байгаа боловч хамгийн их газар нутгаа буурлуурхад өгч түүний дэд зэцээрж өгч байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор нөгөө талаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Өмнөговь дээр хэмжээний цөлжилт үүсч үзэж байгаа. Ер нь энэ Монгол улсын хэмжээнд, Өмнөговь аймгийн хэмжээнд ер нь бид нар урт хугацаанд хэн цөлжилтөд тэмцэх хэрхэн усны бодлого зөв гаргах, энэ нь ямар тал, ямар оролцоотой яаж оролцох вэ гэдгийг бол бид нар олон талаас нь бол гаргаж судалдаг. Энэ судалгаа шинжилгээний олон улсын хүрээлэнг бол өмнөд байгуулах хэрэгтэй. Тэгэхээр энэ асуудлаар бол бид нар COP17-д асуудлуудаа оруулна, танилцуулна. Бас бид нар энэ дээр бэлтгэл ажил хангаж байгаа. Энэ бол бидний хамгийн гол хүлээлттэй гэсэн юм ойлголттой байгаа. Өнөөдрийн хурлаас гарах гол үр дүн бол бодлогын шийдвэр, бодлогын өөрчлөлт. Бид бол цөлжилтийн эсрэг гарч шийдлүүдээ яаж гаргах юм? Ямар ажлуудыг энэ тэргуунд нь тавьж хийх юм? Цөлжилтийн эсрэг энэ инновацийг яаж оруулж ирэх юм? Олон улсын туршлага мэдлэг, гүйцэтгэл, тэгээд олон нийтийн буюу иргэдийн хамтын ажиллагааг яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр л анхаарч үр дүн гаргана гэд найдаж байна. Хурлуудаар тавьж байгаа илтгэлүүд нь дандаа
олон улсын болоод олон улс төлөө зөвшөөрөгдсөн эрдэмтэн судлаачид өмнө үеийн газар нутаг дээр хийсэн судалгаанууд танилцуулж байна. Гадны судлаачид маань мөн төр болон хувийн эвшлийн байгууллагууд нийлээд боломжуудыг нээцгээе гэсэн уулзалтыг зохион байгуулсан байгаа. Тэрхүү уулзалтаар яг цөлжилт газрын дороотлын чиглэлээр төр хувийн эвшил олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах боломжтой, ямар боломжууд байгаа талаар хэлэлцсэн өрөөгөө өөчтэй сургалтад хэлэлцүүлэг, салбар хуралдаан болсон байгаа. Монгол улс Монголын төр бэлчээрийн асуудал дээр бол малчтайгаа зөвлөлдөж энэ зохицуулалтуудыг буулгах ажлыг хийх ёстой байна гэдэг дүгнэлтэнд төрсөн байгаа. Одоо энэ коопарамдаа зориулж хийж байгаа эрдэм ширхний бавхарл өөрөө эргээд иргэдэд хуураймслаа өөрсдөд дасан зогсож амьдрахад юу хийх вэ гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Энэ ойлголтыг бий болгох, энэ ойлголт руу бид нэг баг багаар дэвшихийн тулд одоо өнөөдрийн шиг юм хөгжлийн хурлууд, олон улсын хурлууд бас ихээр зохион байгуулагдах нь ачаал бодолтой гэж. Эрдэмтдийн хурал зөвлөгөө уулзалтуудын гол анхаарал хандуулах сэдв нь бол зайлшгүй Монгол орны газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, энэ бодлогыг өөрчлөхөд чиглэх энэ зайлшгүй шаардлага уран гарч байгаамаа. Усны нөөцийг нэмэгдүүлэх гэдгээр бид хоёр зүйл ярихаас бол нэг нь газрын дор усны асуудал, нөгөөх нь гадаргын усны асуудал. Борооны ус дэлхийд дээр байж байгаа хамгийн их ус гэж ойлгож байна. Тэгвэл тэр борооны усыг гадарга дээр хэрхэн яаж цуглуулах вэ? Гадаргаас гадна газар тоож яаж цуглуулах вэ гэдэг асуудал цоо шинээр тавьж байна. Сүүлийн жилүүд одоо мэдээж хорт үндэсний хэмжээг ихсгэх, за дээрээс нь гадаргын усыг тогтоон барих, залсны нүүдлийг сааруулах зорилгоор цагийн санг нэмэгдүүлэх гэдэг судалгаа шинжилгээний ажлуудыг бас Намгийн зүгээс олон улсын байгууллагуудаас хамтран судлаа шинжилгээ явуулж байгаа. Тийм учраас цөлжилтийн эсрэг тэмцэх үндсэн арга бол усны нөөцийн хуримтлалыг бий болгох, усны нөөцийн хуримтлалыг бий болгох үндсэн арга нь хор борооны усыг хуримтлуулах гэдэг асуудал. Тэгэхээр энэ их усыг хуримтлуулах тухай асуудал нь бидний цөлжилтөд тэмцэх төдийгүй эдийн засгийн хөгжлийн үндсийг бий болгох гол арга юм. Хоёр дахь жилдээ яг энэ хуралд орж байна. Тэгээд өр өгөөжийн хувьд миний бодлоор яг шинжлэх ухааны судалгаатай зүйлийг практик дээр л хэрэгжүүлэх ёстой юм байгаа юм л. Энийг ингээ холбох ёстой. Тэгэхээр энийг холбох ажил дээр айгүй том түлхэж өгч байгаа л гэж харж байгаа. Ийм хурлууд зөндөө болоосай л гэж боддог доо. Би өөр болохоор энэхүү хурлын зохион байгуулалтыг хариуцсан Монголын шувуу хамгаалах төвийн судлаач. За судлаач хүний зүгээс хурал маань өргөн цар үрээтэй. За залуу хүмүүст бол шинэ боломжуудыг нээсэн хурал болж ийн гэж харж байгаа. Энэ хурлуудаас гарч байгаа практик дүгнэлтүүд, саналуудыг бас өөрсдийнхөө ирээдүйн ажилд тусгаад ажиллаад явах нь бол хамгийн чухал асуудал байгаа. Энэ хурлын зорилгоч тэр байгаа. Энэ судалгаанд үндэслээд орон нутгийн иргэд, орон нутгийн захиргаа, орон нутгийн удирдлагууд юу хийх вэ гэдгийг чинь тодорхойлж өгөх гэсэн. Яаж хөрсийг сайжруулах, яаж бэлчээрээ зөв зөвхөстэй ашиглах, байгалийн өгөөжлөд түшгэлцэн ажиллуулалтыг яаж зөв үр дүнтэй явуулах гэдэг нь бидний хийх ёстой ажлууд болж байна. За яг одоо бид нар Өмнө Говь аймгийн Сум Дундын ангийн мод үржүүллийн 12 дугаар талбайд ирсэн байна. За өнөөдөр энд миний ойлгосноор 50 байгууллагын төлөө ирж мод тарьж байна. За энд бид нар нийтдээ 50 ширхэг хайлаас модны суулгац тарьж байна. Яагаад энд тарьж байгаа вэ гэхээр 70 цадгад хот бол өөрөө өргөсөж байгаа, том хот болж байгаа. Энэ хотод сайхан амьдрах, урт хугацаанд аж жаргалтай амьдрах нэг нөхцөл бол байгаль ногоон байдал. Бидний тарьсан мод маань хөшөө олон жил өндөр болж ургах байх гэж найдаж байна. Тэгээ бидний энэ тарьж байгаа мод 70 цадгад хотын иргэдэд эерэг нөлөө, эерэг цэнэг, тэгээ сайхан орчныг бүрдүүлж чадах байхаа гэдэгт бол итгэж байна. Баярлалаа.